Ирхэм үзэгч та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Эксрууж ярилцлагын маань ээлжид дугаар эхэлж байна. Миний өнөөдрийн зочин Transparency International байгууллагын Монгол дахь салбарын ерөнхийлөгч Төр Од ирсэн байна. Миний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Урьдчилан явдлаас баярлалаа. Тэгэхээр та бол олон улсын их нэр хүндтэй байгууллага. Ялангуяа авилгын төр судалгаа бол тэргүүлэгч байгууллагын Монголд үйл ажиллагааг төлөөлж байгаа. Тийм ээ. Энэ байгууллага Transparency International-с жилийн өрн тайлан гаргадаг л та. Энийг бол танай байгууллага авилгын төсөөлийн индекс гэж орчуулдаг шүү. Тэгэхээр энэ яагаад энэ индексийг гаргадаг болсон? Тэр түүхээс нь дааглаад товчхон тайлбарлаад гэж. За, Transparency International буюу одоо үгчилж орчуулвал ил тод байдалтай тунгалаг байдал олон улсад гэсэн ийм олон улсын байгууллага бүгд найрамд холбооны Герман улсын Берлин нийслэл хотноо төвтөө одоогийн байдлаар 110 гаруй оронд өөрийн үндэсний салбартаа за нэмээд 20 гаруй оронд одоо үндэсний салбар нээх гэж байна. Энэ Аз намхан далайн бүсийн үед бол манайх одоо бараг бүх орнууд салбартаа байхгүй хоёрхан орн байна. Одоо Лаос болон одоо Умард Солонгос те. Өнгөрсөн жил бид нэр Бутан болон Мянмар те Бирмад бол бас үндэсний салбараа одоо нээсэн байгаа. Хятад байгаа тийм. Бүгд найрамд хятад ард улсад байдаг үндэсний салбар. Биж хотно төвтөө. Тэгээд яг хөө хэдийгээр хятадын салшгүй хэсэг гэж үздэг боловч бас бид нар нөгөө хараат одоо юу гэдэг нутаг дэвсгэр болон хамаарх одоо улсуудад бас өөрийн төвтэй тухайлбал одоо Тайван одоо Тайбэд бас үндэсний салбар байна. Манай Transparency International байгууллагаас ерөн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэг 5 том судалгаа үнэлгээний одоо арга хэрэгсэл байдیں۔ Тэрний нэг нь энэ авилгын төсөөллийн индекс буюу за олон нийтийн хил заншснаар бол олон улсын түвшинд ч гэсэн яг Corruption Perception Index гэж байгаа боловч ерөнхийдөө авилгын түвшний индекс буюу одоо шалгуур үзүүлэлт гэж одоо авилгатай юм байна гэдэг. Ерөнхийдөө улс орнуудыг бол үнэлж дүгнээд авилгынх нь одоо нөхцөл байдал те тэрийг улс орнуудыг одоо эренбэлж оноо өгч эренбэлдэг. Манай Монгол улсын хувьд бол яг манай Transparency International байгууллага бол одоо үүсгэн байгуулагдаад 1983 оноос хойш те үйл ажиллагаа явуулж байна. Энэ индексийг мөн бас тэр үеэс одоо хийж эхэлсэн. Үүнд одоо гол одоо аргачлалын хувьд бол бид нар тухайн улс орнтой жишээл одоо Монгол улсын талаар гаргаж байгаа бусад нэр хүнд бүхий олон улстэй бүс нутгийн байгууллагын энэ судалгаа үнэлгээг нэгтгэж дүгнээд оноо өгөөд тэгээд энэ байршлыг бол эзлүүлдэг. Би энд 2015 он би өнгөрсөн жилийн тайлангаас нь хэдэн улс орны нэр ингээ авцсан байна. За ингээ хараа сууч. Ерөөс хамгийн авилга багтай гэж л ярих бах тийм ээ. Энэ улсаар хэд нэгдүгээр байна Дани. Тэгээ Финлянд, Швед, Шинэ Зеланд, Нидерланд, Норвеги явчихж байгаа. Дандаа нөгөө хойд Европын, Скандинавын улс. Энэ улсууд яагаад ийм өндөр үзүүлэлт авч байна? За манай үзэгч олон бас саяны энэ нэр дурдсан улс орнуудын нэрийг сонсоод бас санамсаргүй юм шиг бас юу яаж ерөөхдөө ойлгох төрхөөр байгаа. Өөрөлд нөгөө Скандинавын буюу те одоо өндөр хөгжилтэй гэхдээ нийгмийн чиг баримжаатай улс орнууд байгаа. Одоо дээгүр хамгийн дээгүр оноо авсан. Бүс нутгийн хувьд бол яг Аз намхан талаан бүсгүүл зөвхөн Шинэ Зеланд одоо 4-тэй орсон байгаа. Бүр ойрхон Сингапур те 8-д орсон байгаа. За бусад улс орнуудын хувьд ерөөхдөө хол хаягдсан. Ерөөхдөө энэ Скандинавын буюу улс орнуудын хувьд бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг өндөр хөгжилтэй. Тэгээд өндөр хөгжил нь ямар одоо бас нэг гол юу гэдэг нөхцөл гэх юм уу хүчин зүйлс нь юу байсан бэ гэвэл авилгалтайгаа сайн тэмцэж ерөнхийдөө авилгалтыг баг одоо тэг төвшөнд авицснараа одоо энэ бас энэ өндөр хөгжил нь бас бий болсон гэж үздэг. Өөрөлд энэ хөгжил болон авилга хоёр чинь авилгын түвшин хоёр чинь бас шууд
харилцаа хамаатай холбоотой юм гэж үзэж байгаа. Эднүүсийн гол одоо хийсэн одоо зүйлгүүл мэдээч хэрэг төрийн албан бол өндөр одоо ёс зүйтэй байна те. Нэлээ одоо бараг 20 жилийн өмнө л гэхэд нэг сайд нь те нөгөө яамныхаа төсвийн мөнгөөр нэг бал худалдаад авсныхаа төлөө асуудалд ороод тэгээ огцорж исэн те. Иймхэн асуудал асуулж. Нөгөөтэйгүр эргээд энэ орнууд ерөөхдөө сүүлийн одоо бараг 10 хэдэн 15 6 жил бол тогтвортой юм өндөр юунда ирэмб зэрэгтэй яваад байгаа оноотой. Энэ нь бас тэд нар бол зүгээр нэг юу гэдэг төрийн албан одоо юу гэдэг ёс зүйтэй ч юм уу мэдээлэл нь те ил тод авилгал хийх бол өгдгөө авдгөө гэхээсээ илүүтэй бас байнга энэ талаарх ажлаа бол урагшлуулж яадаг те ялангуяа авилгаас урьдчилан сэргийлэх свингийн талаар те тухайлбал одоо сүүлийн үед хамгийн их ерөн сүүлийн жилүүдэд бүх улс орнуудад те хөгжиж байгаа хөгжингөө буураа хөгжилтэй улс орнуудад эргэлж асуулвал уул уурхайн салбар буюу олборлох үйлдвэрлэлийн салбарын ил тод байдал байгаа. Тэгвэл энэ асуудлаар жишээлбэл эдгээр орон болвол тэр илүү тэнцэнээс их мөнгө те гарч штэ орлого төвлөрч जैन те тэрнээс бас зөрчүүлэх те шамшигдуулан ашиглах авилгалд явах магадлал бол өндөр байдаг. Энэ нь бол манай улс орны хувьд ч гэсэн ерөөхдөө батлагдсан, нотлогдсон зүйл. Тийм учраас эднэрт жишээл тухайлбал өнгөрсөн жил ямар одоо шинэ зүйл хийсэнгүүл тэр уул уурхайн компаниудын хуулийн дагуу өмчлөгчөөс гадна цаад нөгөө ашиг хүртэгч эзэд буюу бенефициар өмчлөгчдийн тийм нэгдсэн жагсаалт гаргасан байна. Тэгээд мэдээч хэрэг нөгөө сүүлийн үед бас шуугаад байгаа нөгөө офшор буюу те эргийн гаднах гадаадд байгаа дансны зохицуулалт эднүсийг бол маш их наривчилж байна л да. Энэ жагсаалт ингээд доошлоод явлаа. Одоо авилгатай л улс орно гэсэн шүү дээ. Монгол улс 72-т бас нэлээд хэдэн байр хурцсан баг тийм өмнөх зүйлдээ. 83-т гэсэн хятад улс. Ерөөсө Монгол хятадын хооронд ерөөсө 11 гэн байрын зөрүү байх юм л да. Тэгэхээр хятадыг одоо хамгийн их бэлгэсэлт өгч авалцдаг. Тэгээ хятадын удирдлагууд нь өөрсдөө ч хэлдэг шүү дээ. Маш их зохицуул өгч. Хятад ингэж байр урагшилж байгаа нь юутай холбоотой? Ши Жинпин гарч ирээд авилгын эсрэг маш өргөн өрөөдөд тэмцэж байна. Үнийг нь үнэлж гин гэж ойлгож болохгүй. Эсвэл яг ил тод харагдаж гин бодит байдлаар хэрэгжиж гин гэж ойлгох уу? Тийм, ерөнхийдөө юу гэдэг энэ улс орнуудын бас ингээд эрэм дарааллыг харуул Монгол бас тиймч бас юу гэдэг мөнгө үзүүлэлттэй явж байгаа. Ерөнхийдөө ялангуяа сүүлийн одоо 2009 оноос тэ 11 оноос хойш ингээд харьцуулаад үзвэл манай эрэм дээшлээд оноо маань ерөнхийдөө нэмэгдээ явж байгаа. Өөрөлд тухайлбал би одоо шууд хэлэхэд 11 он те одоо 5 жилийн өмнө бол манайх бараг 120-д явж исэн. Өөрөлд дэлхийн 200 гаруй орноос бид нэр аль болох те олон орнуудыг хамруулдаг. Одоо бол энэ одоо эрэм маань дээшлээд өөрөөр манай оноо нэмэгдээд 72-т орсон байгаа. 2000 одоо би бол 2015 оны одоо мэдээ хэлж штэ 2014 онд бол манайх 80 явж исэн. Тэгэхээр гэхдээ нөгөө өмнөх оныхтай харьцуулахад бол оноо маань хിവэрэ байгаа. Зүгээр байршил маань одоо дээшилсэн юм шиг харагдаж байгаа боловч те зарим нөгөө өмнөх онуудад оролцож исэн зарим улсуудад оролцоогүй учраас энэ оноо бол хിവэр байгаа. Тэгээ би эргээд нөгөө юуг энэ хятадын асуудал дээр юу хэлэх гэж байгааг бол ялангуяа Ши Жинпин те одоо дарга улснаас бүгд хятад ард улсын дарга улснаас хойш энэ өндөр түвшний буюу бодлогын түвшний одоо авилгалыг тэмцэхтэй бол зарлсан. Энэ дээр бол маш тийм системтэй байдлаар бол арга хэмжээнүүд авж байгаа. Яг хөө шүүмжлэгч нь зарим нь яг хөө тийм улс төрийн өрсөлдөгч нэрээ бас тийм намнах бас тий хажуугаар нь тийм үйл ажиллагаа явуулж ирдэг тий. Гэхдээ яг ард иргэдийн дунд ямар одоо саналуд байна вэ гэвэл одоо би манай нөгөө хятад ажилтдаг тий хүмүүсийнхаа бас юу хэлж яана л та тий сэтгэлдлийг бас олон нийтийн сэтгэлдлийг тэрийг бол сайшааж байгаа. Яг нэгэл ямар ч байсан өмнө байгаагүйгээр бол одоо бүгд намт хятад арсын коммунист намын улс төрийн товчооны хувьд те удирдах одоо бүрэлдэхүүний хувьд цэрэг те зэвсэг төвчнийх хувьд төрийн өндөр албан тушаалтны хувьд бол
дөрвтөөгөр энэ авилгалт хэрэгт бол шийдэгдээ явж байгаа даа бол энэ үнэлгээ дөнгөлт өгч байгаа. Гэхдээ би хэлсэн те манай Transparency International байгууллага бол өөрсдөө мэдээж хэрэг бид нар үндэсний салбартаа мэдээлэл цуглуулна. Гэхдээ манай тэр авилгалын түвшний индекс буюу CPI маань бусад байгууллагуудын хийсэн үнэлгээ дөнгөлтөөр суурилдаг. Яг хуу доотлол нь 3 байгууллагын үнэлгээ авах хэвээр дээдл нь бол одоо өнгөрсөн жилийн байдлаар бол 12 байгууллага. За манай Монгол улсын хувьд бол 8 байгууллагын одоо үнэлгээг нэгтгээд тэрэнд оноо өгөөд те дундчлаад тэгээд энэ ирэмэлсэн байгаа. За хойд хөршийн хувьд бол тийм сайнгүй байна тийм ээ. Орсын холбооноос 119, Казахстан гэ манай зэрэгэлдээ улс гэхэд 123 ч гэсэн чинь. Тэгээ саяхан та сонссон баг. Орсын дотоод хэргийн яамд авилгатай тэмцэх эдийн засгийн гэмтэрхтээс алд байдаг юм. Тэрнийхэн дарга нь өөрөө авилгын эргээ баригдчихсан байна. Дмитрий Захарченко гэж. Гэртэн нэгжлэг хийсэн чинь 120 сая доллар болцсон гэж байна шүү дээ. Та энэ асуудлаар жишээ нь Transparency-ийн асуудлаар юу гэж бодсон? За би яг Transparency International хувьд бид нар бас Оросд бас үндэсний салбартаа бас нэлээд бас хихалт юм уу шахалтын те бас хараа хяналтын доор үйл ажиллагаа явуулдаг боловч ерөөхдөө хараад бас бие даасан байдлаар ерөөхдөө үнэлгээ дүнэлт өгч чадчаа гэж бид ойлгож байгаа. Үүний нэг илэрлэл нь өнгөрсөн онд болсон манай одоо их хурлаар те Transparency International-ийн гишүүн байгууллагуудын их хурлаар бол Оросын салбарын одоо өмнөх одоо тэргүүн нь бол манай энэ Transparency International одоо олон улсын байгууллагын одоо удирдах зөвлөлийн одоо дид дарга буюу дид тэргүүнээр сонгогдсон нэг бол илэрхийлж байгаа Орос хүн те Елена Панфилова гэдэг. Тэгээд сонирхуулахад дараа чинь бас Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх одоо магадaltaй хүн гэж Оросын хэвлэл нийтлэл одоо хэвлэл мэдээлэл хэрэгслийнхэн өөрсдөө тодорхойлоод байгаа. Аль намаас тэрийг бол өөрөө бол энийг бол цуурхал би бол дэвшгүй гэж одоо ницаасан байгаа. Гэхдээ энэ юг харуулж байгаа нь эргээд Оросд тухайлбал одоо саяны одоо эн чинь хурандаа цолтой Захарченко бол ямар ч хэсэн баригдаад илэрж जैन те яг хуу янз бүрээр олон нийт бол Оросын олон нийт бол тайлбарлаж байгаа те за хурандаа ийм одоо данс ийм хөрөнгөтэй байгаа юм бол за генералууд ямар байх вэ те зарим нь болохоор яг хуу нэг бүлэглэл нь нөгөө бүлэглэлээ ингэж бас те наман жин ч юм уу те одоо хяхаж гаргаж ийн гэсэн бас ийм тайлбар гардаг. Гэхдээ ямар ч хэсэн ийм хэрэг илрээд энийг одоо мөрдөө явж байгаа нь бол бас нааштай зүйл гэж явж байгаа. За манай ч гэсэн ерөн энэ нөгөө юу гэдэг үндэслэгүүгээр баяцсан хурандаануудын асуудлыг одоо ерөнхийлөгчийн түвшинд хүртэл одоо нэлээд олон жил ярьлаа шүү дээ тий. Гэхдээ үнэхээр тэрийг одоо мөрдөө шалгаад тэргийн илэрсэн одоо хэрэг байна уу? Тий байхгүй байгаа хгүй тий. Цалин багт гэсэн юм нэ. Тийм ч бас яг Оросын хувьд бол бас тэр үнэлгээ дүгнэлт өгж байгаа юу нь бас объектив, субъектив байдлаараа бас ялангуяа нөгөө юу гэдэг барууны орнуудад үйл төвтэй ч юм уу те санхүүждэг одоо байгууллагуудтай одоо жишээл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэр юу гэдэг Bertelsmann Foundation өрсөлдөх чадварын олон улсын төв эднэр гэдэг дандаа ерөөхдөө бусад улсын төвтэй байгууллагуудын үнэлгээг үндэслэдэг учраас бас иймэрхүү зүйл гарсан байж магадгүй. Гэхдээ ойрын ирээдүйд бол бас Оросын холбооны улс энэ авилгатайгаа өндөр түвшинтэй тэмцэж чадвал бас энэ үнэлгээ нь бас нэмэгдэх юм магадлалтай. Ерөнхийдөө манай олон улсын одоо эксперттэй шинжээчд юу гэж дүгнэж байгааг бол бас Путинаас өөрөөс нэг зүйл хамаарч байгаа. Өөрөө бол нөгөө FSB буюу те холбооны бүрдэх төвчөө манайхаар бол тагнуулын ерхий газраас одоо гаралтаа те ойрын хүрээлэл нь бол тийм байсан. Одоо харин бас саяны одоо төрийн дүм те парламентын сонгуул за ерөнхийлөгчийн хамгаалалтын газрын тэргүүн ч гэсэн орлогч ч гэсэн одоо илүү өөр те төрийн одоо жинхэнэ албан хаагч хийжсэн улсуудаас орж ирж байгаа учраас энэ бас ерөн ойрын одоо хэдэн жил бол нөхцөл байдал өөрчлөгдөх байх гэсэн юм найдар бол байгаа. Авилгыг бол яг олон нийтийн дунд ч юм уу шинжээ дунд асуухаар голдуу төрийн буюу нийтийн албан тушаалыг хувийн ашиг сургалт ашигладаг гэдэг. Гэхдээ бүр маш энгийн ойлголтууд орж ирж байна. Жишээ нь хятад
төрийн албан тушаалтан коммунист намын гишүүн үнэтэй зоогийн газар орж болох хоол идэж болохгүй гэж. Өмнө Солонгос саяхан гарсан тийм та санаа. Тийм. Энэ сарын ихэр. Ким Ираны хууль гэдэг. 30 мянган воноос илүү үнэтэй хоолыг төрийн албан тушаалтан багш юм уу? Ийм хүмүүст авч болохгүй гэж шүү дээ. Тэрс маш энгийн. Манад бол тэр энэ яагаад ингэж хязгаарлаад байна? Хүний идэх хооллын хүртэл хязгаарлаж шүү дээ. Тийм. Учир нь бол ерөнхийдөө одоо баг 20 байтугай 15 жилийн өмнөх одоо нөхцөл байдалтай авилгалын тодорхойлолт бол өөрчлөгдөж байна тийм. Өөрөөр илүү наривчилж байна. Яг гэвэл нөгөө авилгатай амжилттай тэмцээд байх тусам тийм өрчлөн сэргийлээд байх тусам авилгалынх нь өөрийнх нь хэлбэр арга зам нь улам нарийсаад улам одоо далд тийм нуугдмал болж байна л та тийм. Тэм учраас өнөөдөр бол зүгээр нэг одоо бэлэн мөнгийг нөгөө өгч авалцаж зуучилсныг бол авилгал гэж тодорхойлохгүй байгаа. Яг саяны өөрөө чин тодорхойлсноор тийм ерөнхийдөө энэ нийтийн буюу төрийн эрх мэдэлтэй одоо албан тушаал тийм эрх хэмжээг хувийн ашиг сонирхолдоо ашиглахыг хэлж байгаа. Европын холбоо, Европын зөвлөлийн хувьд бүр наривчилж байгаа. Бүр өгөх авах байтугай завдах те хэл ахуул өгөх авахыг одоо санал болгохыг хүртэл авилгал одоо оролцсон байгаа. Ерөнхийдөө олон улсын манай Transparency International-ийн бас хувьд бол ялангуяа энэ trading and influence буюу энэ нөлөөллийг бас наймаалцахыг бас авилгалт авч үзэж байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө энгийн ойлголтоор бол зуучлална гэсэн үг л дээ тий. За би байлаа тэр нэг хүнийг нэг тодорхой шийдвэр тий төрийн албан тушаалтан албан агчийг шийдвэр гаргахын тулд би хилээд өгье тий. Тэр чинь нэг дарамт шахалтын тухай ч яриаггүй шүү дээ. Зүгээр хилээд өгье юу яагаад өгье гэд тий. Тэрийг хүртэл авилгал гэж үзэж байгаа. Сүүлийн үед гол биднүүсийн ялангуяа олон улсын түвшинд ч гэсэн Монгол улсын хувьд ч гэсэн хамгийн одоо ноцтой хөндөгдөж баг үндэсний аюулгүй байдлын түвшинд одоо тавигдж байгаа зүйлгүүл grand corruption буюу өндөр түвшний бодлогын улс төрийн авилгал байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ улс төрийн авилгал энэ өндөр түвшний авилгалтаа ерөнхийдөө тэмцэжтэй энийг арилгаж чадвал энэ улс орны хөгжил бол бий болно гэсэн ийм л одоо дүгнэлттэй бид нар бол байна. Одоо Монголын тухай ярил л да. Та авилгатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлөөс ажилладаг юм. Тэгээ саяхан бас энэ нэг зөвлөмж гаргасан гэсэн. Тэр чухам ямар агуулгатай зөвлөмж юм бэ? За ерөн одоо манай Монгол улсад дагнсан байдлаар те авилгатай тэмцэх газар одоо байгуулагдаад бараг 10 жил болох гэж байна те. 2017 онд бол 10 жил нь болно. 2006 онд авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энэ дагнсан байгууллагыг бол институцийн хувьд бол байгуулж исэн. За одоо бас нэг үнэлж дүгнэх бас цэгнэхтэй бас ийм үе нь болчиж олон нийтийн зөвлөлийн хувьд бол одоо бид нар 3 дахь те зөвлөл анх одоо өөрөлд 2007 оноос хойш гэсэн үг шүү дээ. Зөвлөл нь 15 гишүүнтэй улс төрийн болон төрийн захиргааны албан хаагч байж болохгүй. Монгол улсын ерөнхийлөгчөөс 4 жилийн хугацаатай томилдог. Бид нар томилогдоод одоо 2 дахь жилдээ орох чинь яг өмнө биднээсээ одоо хийжсэн зүйлийг бас олон нийт мэдж байгаа. Гэхдээ бид нар өөрсдийгөө дүгийлгэж гаргахаасаа илүү өөрсдийнхээ байгууллага төлөөлж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын шугамар үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл манай энд 15 гишүүн маань ихэнх нь бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчд байгаа. Сургалт судалгаа хийдэг байгууллагууд байна. Бас хувийн хвшлийн те бизнесийн төлөөлөл жишээл одоо худалдаа хажуулын үндэсний танхимтэй байна. Сант Марл сан гэд байна те. Нээлттэй нэгэн форум, ил тод сан гэд их олон байгууллагын төлөөлөлттэй. Тийм учраас бид нар энэ зөвлөмжөө гаргахтаа аль болох байдлаар тэр олон нийтийн тэр санал болгохыг тусахыг илүү одоо хичээдэг. Тэг яг хуу өчигдөр бол авилгатай тэмцэх газрын шинэ хөтөлбөрийн янг чаргал дарагт томилогдсноос хойш анхны зөвлөмжөө гардуулж өглөө. Ерөнхийдөө 3 багц асуудлыг бол багтаасан байгаа. Нэгдүгээрт бол яг хуу ерөнхийдөө энэ өмнөх одоо жилүүдэд батлагдсан одоо маш олон нийтийн хяналт хараа хяналт болон оролцоог нэмэгдүүлэх зорилготой ийм тийм хэдэн багц зүйлүүд байна л да. Тухайлбал одоо
шилэн дансны хуультай, шилэн дансны тухай хууль, захиргааны ерөнхий хууль те, мэдээлэл тод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хууль те. За нийтийн сонсголын тухай хууль гэх те. Тэгээд олон нийтээс юу гэж харж байгааг бол их мундаг ийм эрх зүйн зохицуулалтаа болцсон юм шиг мөртлөө яг амьдрал дээр практик дээр энэ маань бас сайн хэрэгжиж чадахгүй байна. Олон нийт бас энэ дээр одоо хараа хяналтаа тавьж чадахгүй байна. Мэдээлэл болохоор бас үнэн зөв бодиттой баримттай мэдээлэл гарч байгаа нь бас магадлал багтаа. Ерөнхийдөө илүү цуурхал те сенсац байдлаар л юмнууд гарч ирж байна гэдэг дээр бол шүмжилж байгаа. Тэгээд өөрөлд бид нар энэ авилаас урьдчилан сэргийлэх эдгээр хуулийн одоо биелэлт дээр бас авилтаа тэмцэх газрыг нэгдүгээрт юу тавиач те хяналт тавиач. Хоёрдугаарт энэ өөрөө авилтаа тэмцэх газар маань өөрөө тийм айдас хүйцтэй те нэг л хар бараан байгуулга болцсон байна те. Тийм учраас өөрөлд төсөөл олон нийтийн төсөөл. Тийм учраас тэрийг эвдэж илүү авилтаа тэмцэх газар маань өөрөө бусад одоо төр засгийн байгууллагад үлгэр жишээ болох уус ил тод нээлттэй иргэн хүмүүр одоо чөлөөтэй орж хардаг шаардлагатай мэдээлэлтэй баримтаа авчдаг мөн бас айдас хүчсгүйгээр тэр авилгалын талаар мэдээлчдэг тий нөгөө шүүлүүлэгч гэж ярьдэн шүү дээ тий шүүлдчихдэг ийм байдалтай болгооч гэсэн үднээс энэ авилгаас урьдчилан сэргийлэх төвийг олон нийтийн төвийг одоо өөрийн дэргэдээ байгуулж тий гэсэн ийм зөвлөмж болгосон. Ерөн бол биднээсийн гол одоо хүсэж байгаа зүйл бол энэ бүх одоо яам тамгын газар тий агентлаг аймаг нийслэл дүүрэг сумын дэргэд энэ олон нийтийн хяналтын одоо механизм буюу одоо зөвлөлтэй хорооч юм уу ажилуулаач гэсэн ийм одоо бол зөвлөмж өгсөн байна. За энэ зүгээр энгийн асуудлыг хөндөй л дөө. Одоо Өмнө Солонгос, Хятад ч юм уу улс орнууд үний идэх хоолыг хаана хоол идэж болохыг нь ямар дэлгүүрээр орж болохыг нь гольф тоглож болох юм уу гэдгийг зааж өгдөө шүү дээ. Яг манад иймэрхүү зохицуул байд юм чинь 30 мянган вон гэдэг бол Монгол мөнгөөр 60 мянга орчим төгрөг шүү дээ тийм. За ингийн иргэн чураг Монгол үн өртөг учраас иймэрхүү мөнгөөр хоол идэх байгаа. Тийм иймэрхүү зохицуул байд юм манай. Монгол улсад бол харамсалтай нь байхгүй тий. Тэгээ бид нар яг уу сая эрүүгийн хуулийн одоо шинжилсэн найруулгад тий өмнө нь бол гэмт хэргийн тухай гэж хууль гэж нэр томьёотой явьжсэн улсын хурлаар өмнөх улсын хурлаар батлагдахтаа нөгөө хуучин тий эрүүгийн хууль гэдэг тэрүүгээр батлагдав. Тэрэнд бол яг уу энэ авилгал албан тушаалын гэмт хэргийн одоо заалт зүйлчлэгийг аль болох дэлгэрүүлжтэй наривчлахыг оролцсон. Гэхдээ биднээсээ одоо хүсэж хүлээсэн тийм бүр одоо яг олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн хэмжээнд одоо хүрч чадаагүй л дээ. Тийм учраас цаашдаа ерөн улам одоо боловсронгуй явуулах одоо шаардлагатай. Саяны нөгөө нэр дурдсан улс орнууд байна шүү дээ тий. Одоо бүгд наймтгалаад ард улс ч юм уу тий. Бүгд наймт солонгос улсын хувьд бас тэр авилгалынх нь илэрч байгаа хэлбэр нь бас өөр байна л да тий. Жишээл энэ манай ерөн Азийн энэ урагшаа орнууд бол хоол хүнс бол энэ хүмүүсийн амьдрал бол маш чухал үр гүйцэтгэдэг. Тийм учраас ерөнхийдөө манай ялангуяа бизнесийн сайн мэдэн хувийн хвшлийнхан гол одоо гэрээ хилцэлчин албан ширээний ард биш тэр ёслол юу эднэр өнгөрч дараа нь одоо орой өдөр юм уу өдөр тий хоолны ширээний ард одоо яг хийгдэж баталгааждээ шүү дээ тий тэрүүнтэй адилхан тэр өөрийнх нь авилгалынх нь хэлбэр нь тэр юун тэр хоол хүнстэй тэр найр наадам ч юм уу эсвэл одоо тэр үнэтэй тэр жишээ бодолт гольф тоглож байгаа тий тэр юугаараа бол илэрч байгаа. Тийм учраас тэрнийг бас нөгөө хязгаарлаж халзаарлаж яахгүй бол эргээд тэр хүн магадгүй өөрөө ингээд хангалуун амьдртаа баян чинэлэг гэж болно тэр төрийн албан хаагч нь тий эсвэл төрийн албан тушаалт нь гэхдээ тэр тухайн одоо шийдвэр гаргахтаа тэр нэг хоол эзнээс юм болоод юм уу гольф тоглосноосоо болоод зүгээр өөрийнхөө шийдвэрийг өөрчлөх ч юм уу тий нөлөөлөхөд одоо тийм зүйл гарах гээд байгаа учраас тэрийг нь ерөөхдөө хязгаарлаж өгч гин гэж ойлгож байна. За энэ авилгын эсрэг тэмцлийн талаар сонирхолтой яриас өгсөн танд баярлалаа. Танаа байгууллагын авилгатай тэмцэх газрын олон нийтийн алтанд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Экс рүү жаргалтын маань ээлж дууран дөрлөө. Ирэх бэм гарагт хэрэг уулзъя.